Малчин таны өрхийн аж ахуй алдагдaltaй байна уу? Эсвэл ашигтай байна уу? Өнөөгийн өрсөлдөөнд зах зээлд дан ганц малчин өрх түүхийд бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх нь ашиггүй гэдгийг та харж байгаа үзье. Тэгвэл хэрхэн ашигтай ажиллах вэ? Малчид малын гаралтай түүхийн эдэн тогтмол өндөр үнээр худалдахыг хүсдэгч хэрхэн яаж борлуулах талаар мэдлэг мэдээлэл хязгаарлагдмал байдаг. Өнөө цагт үйлдвэрийн чанартай түүхийн эдийг их хэмжээгээр тогтмол худалдан авах сонирхолтой болсон. Энэ эрэлт хэрэгцээ шаардлагыг хангасан тохиолдолд таны ашигтай ажиллах боломж нээгдэнэ. Ашигтай ажиллахын тулд түүхийн эдийг тогтвортойгоор чанартай бэлтгэн нийлүүлэх тал дээр малчид хэдийнэ хамтарч хоршин ажилладаг болжээ. Хоршоо, бүлэг, нөхөрлөлийн зохион байгуулалтанд орж түүхийн эд бүтээгдэхүүнээ хамтран бэлтгэж чадвал нэг өргөд ноогдох зардлыг бууруулах, мөн борлуулалтын хэмжээг ихсгэх, улмаар орон нутгийн зах зээлийн ханшаас өндөр үнээр түүхийн эдэн борлуулах боломж бүрддэг юм. Одоогоор Монгол улсад бүртгэлтэй 2000 гаруй хоршоо байгаа нь мал маллага, малын эрүүл мэнд, арчилгаа, одор нүүдэл, түүхийн эд бэлтгэл болон борлуулалтын хамтран хийх, бэлчээрэн хамгаалах, түүхээ цуглуулж үйлдвэрт тушаах зэргээр зохион байгуулалтанд орж нэгдэхийн ашиг тусыг ойлгож игсний бодит ээлрэл юм. Малчид өнөөгийн зах зээлийн шаардлага хангасан бэлтгэн нийлүүлэлт хийхин тулд хамтран хорших тал дээр дараах зөв дадлуудыг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Малчдын хоршоо эсвэл өөр ямар нэгэн зохион байгуулалттай альва нэгжид эвдэлд нь нэгдэж хамтын шийдвэрийн зарчмаар журман хилцэж зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг идэвхтэй гишүүн байх. Хоршооны хурал уулзалтанд тогтмол оролцож, хоршооны үйл ажиллагааны талаар болон тухайн үеийн тулгымдсан асуудлаа хамтран шийдвэрлэж хэтийн төлөвлөгөөтэй ажиллах. Хоршооны гишүүн болсноор альва мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх, сургалт мэдээллийн арга хэмжээнд тогтмол хамрагдах. Малчдын байгууллага буюу хоршооны хүчин төгөлдөр үйлчилж байгаа зайлшгүй мөрдөх ёстой хууль тогтоомжуудын талаар мэдээлэлтэй байж түүнийг дагаж мөрдөх. Хоршоог хуулийн шаардлагын дагуу зохион байгуулах, хяналтын зөвлөл, удирдах зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх. Хоршооны үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд хандив, татвар, түүхийд борлуулсан орлогын тодорхой хувиар хоримтлол бий болгон санхүүгийн чадамжаа сайжруулах. Монголын хоршооллын сургалт, мэдээллийн төв болон сумын хоршоолол хариуцсан мэргэжилтнээс зөвлөгөө авч холбоотой ажиллах. Гишүүдийн үүрэг оролцоо идэвхийг нэмэгдүүлэх, ажил үргэн зөв хуваарлах. Мал аж ахуй эрхлэгч малчдын хувьд зах зээлд хэрхэн чөлөөтэй оролцож өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх вэ гэдэг байнгын асуудал гарч ирж байдаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд малчид маань өөрсдөө зохион байгуулалтанд орж хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай гэдэг нь олон төрлийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнд батлагдсан байна. Зохион байгуулалтанд орсон малчид зах зээлийн тодорхойгүй байдлыг худалдааны саад татварыг бүрэн дүүрэн арилгах боломжтой. Ганц биеэрээ альва эрсдлийг туулж, ганц биеэрээ борлуулалтын багцыг гүйцэж чадахгүй байснаас өнөөдөр бол зах зээлийн алдах, худалдаа авахч, борлуулагч, үйлдвэрлэгчдийг алдах энэ том эрсдлийг үүрж явж байгаа. За тэгэхээр мал аж ахуйгаараа бизнесийг оновчтой эрхлэхийн тулд малчид маань хоршиж, борлуулалтынхаа багцыг болон чанартай түүхийн бэлтгэлийг баталгаажуулсан байдлаар хангаж өгөх шаардлагатай болоод байна. Хөгжил бол хамтын бүтээл юм. Хөдөөгийн хөгжилд малчид дан ганцаараа зүтгээд хүчин мөхсдөг талтай. Хөдөө аж ахуй түүхийн эдийг малчны хотноос дэлхийн брэнд болгох бүхий л үе шатанд оролцогч талууд бүгд сэтгэл зүрхээрээ нэгдэж хамтран ажиллах шаардлагатай юм. Малчид орон нутгийн засаг захиргаа, банк санхүү, сургалт үйлдвэрлэлийн байгууллагуудтай нягт хамтран ажилласнаар зах зээлийг хотондоо авчирч чадна. Өнөө үед малчдын хорших чадварыг хурдсгах нэгэн шинэлэг арга бий болсон нь худалдааны бэрхшээлийг арилгахад чиглэсэн мал маллага ба ноолор бэлтгэх чанарын стандартыг хэрэгжүүлэх явдал юм. Тогтвортой ноос ноолорын олон улсын эвслийн үндсэн заалтанд тусгагдсан зарим зохистой дадлаас танилцуулав.